Сайн бацхан уу? Хөөрхөн үлдээ хүмүүсийн подкаст Хэлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ дугаар бол бидний 3 дугаарын part 2 байгаа. Тэгээ яасан бэ гэхээр бид хоёр өөр ном, ижлэхэн нэртэй, ижлэхэн утга санаа бүхий хоёр өөр номыг сонгож аваад хоёулаа тус тусдаа уншаад харьцуулаад яриа гэж шийдсэн байгаа. Тэгээд яг подкастаа игээд хураагаад ихэлсэн чинь ер нь бол нэлээд урт болсон. Урт ч гэсэн маш их миний хувьд бол маш их үр дүнтэй чухал зүйлийн талаар ярилцсан гэж бодож байна. Тэгэхээр намайгийнхан уншсан Питер Жордан гэдэг хүн 90 инч гэдэг ном дууссан. Одоо л миний уншсан ном руу ингээд хамтдаа орох чинь. Тийм. Энэ болохоор ямар ном байгаалаа? Энэ ном болохоор Neil Perella гэдэг хүний зөөлөн газар талын баг гэж орчуулж байгаа. Энэ өмнө ихтэй одоо нэр томьёог нь яаж орчуулж ийн, алиар нь ашиглах вэ гэж бас ярилцаад тэгээд зөөлөн газар тал гэдгээр нь явъя гэж өдөрөөс подкаст дээр хэлсэн байгаа. Энэ номны илүү өргөн хүрээг хамарсан юм шиг санагдаж байгаа ш надаа. Миний хүлээлт бол би бол уншааг байгаа л да энэ номыг. Тэгээд ярихт нь л сонсож ойлгох гал байж байна. Тэгээд Лух номын 9:58 дээр Есүс хэлэхдээ үнэгэнд нөх Тэнгэрийн шуудад үүр байдаг ч хүний хүү толгой орогдох газар байхгүй гэж хэлсэн. Тэгээд хүний хүү гэдэг нь мэдээж өөрийгөө хэлж байгаа тийм. Тэгэхээр хүн бүрт өөрсдийн унсан газар, угаасан ус, гэр орон, харьяа нутаг дэвсгэр улс орон гэж байдаг. Тэгээд ирсэн гिचэн буцаж орсон бороо арилдаг гэх өнгөрснөөр хэлжсэн. Тэгэхээр илгээгдсэн хүмүүс гэртээ нэг мөр эсвэл те богино хугацаагаар чөлөөгөр ч юм уу одоо эх орондоо эргээд ирдэг байгаа. Тэгээ Есүс яагаад энэ үгийг хэлсэн бэ гэхээр те түүний илгээлтийн талбар бол дэлхий байсан. Тэгээ те түүний бол зориг бол хүн төрөлхтний төлөө амиа өгч нүглээс нь чөлөөлж бурхантай эвлэрүүлэхээр ирсэн тэр газар бол илгээлтийн талбар нь дэлхий байсан. Тэгэхээр хүн болгонд өөрсдөө гэсэн харьяалал нутаг дэвсгэр байгаа. Илгээгдсэн нэгэн эргээд буцдаг. Тэр үед харин зөөлөн газар талын процессыг яаж те илүү хөнгөн байх уу, зөөлөн байх уу гэдгийг одоо энэ ном одоо зааж сургаж зөвлөж байгаа юм аа. За тэгэхээр би өөрийнхөө уншсан номоо одоо хуваалцъя. За одоо номынхон зохиолчтой болохоор бид хоёр хоёулаа уулзсан байгаа. Тэгээ Neil Perella болохоор өнгөрсөн жил Wyoming Discovery Bay дээр Вашингтон мужид номигийн сурсан илгээлтийн TTS дээр ирж хичээл заасан. Би тэнд болохоор staff байсан. Тэгээд 7 хоногийн турш болохоор яг одоо энэ зөөлөн газар тал гэдэг сэдвээр хичээл заасан байгаа. Илгээлтэд яваад бид нэр хамтдаа Камбож, Тайланд, Энэтхэг гээд яваад 2 сарын хугацаанд яваад ирсэн. Тэгээ энэ хүн ирээд одоо та нар яаж тэгвэл эргээд хэвийн амьдралд орох вэ гэдэг талаар хуваалцсан. Амар яг зөв цагаа үе олсон хичээлээсээ миний хувьд л 7 хоног ороод өнгөрсөн ч гэсэндээ зас цааш дөрвөлжлэл сураал байх хэрэгтэй тий. Энэ зүйл байнга болдог учраас. Тэгээд ганцаараа ирээгүй их нэртэйгээ ирсэн. Тэгээд эхнэрийг нь Иван гэдэг. Тэгээ Нийл Иван хоёр болохоор хоёул 92 настай байсан санагдаж байна. Тий нөгөө хурмынхаа 70 жилийн яг тэмдэглэл явж ингэж байсан шүү дээ. Юу гэсэн юм бэ тий. Хүмүүс 70 жил амьдрна гэж мөрөөдөг байтал хурмынхаа 70 жил явна. Тий. Тэгээ 92 настайдаа тэгээд сургуулиудаар яваад хичээл заагаа явж ингээд аим гахлаа санагдсан. Дэлхийгээр ингээд аялаад. Тий. Монголцонд ирэх боломжтой гэсэн тий. Тий. Тэгээд бодоод үзэхээр эхнэр нь бол жилд 2 удаа богино илгээлтийн баг ингээ авч явж Европ руу Аз руу богино илгээлтийн баг авч явдаг 92 настай. Тэгээ бодохоор бас те тэгэхээр бас ивэл ерөөлт энэ хоёр маань 4 хүүхэдтэй 16 ач зээтэй 19 30 та гэж боддог. 3 уяа үзсэн хүмүүс заяа. Тийм болон 30 та ирдэ юм. Энэ хоёр болохоор 40 жилийн турш баг Перу, Бразил гээд ийм өмнөд Америкийн улсуудад илгээлтийн эзнээр ажиллаж исэн ийм туршлагатай Имаугийн зам гээд тийм илгээлтийн олон улсын байгууллагыг одоо эхлүүлээд баг 38 жил болж байгаа юм байна. Илгээлтийн эзтэй холбоотой 4 номыг бичсэн байгаа. Нийл эхнэр нь болохоор бас нэг номыг бичсэн. Хоёулаа ихэд ном бичдэг. Тэгээд нийлийн бичсэн Serving as a Sanders гэдэг манай өмнөх подкаст дуусахад номигийн бас зайлшгүй унших хэвээр 2 ном гэжсэн номын нэг номыг манай Нийл гэдэг энэ хүн бичсэн байгаа. Тэгээд монголоор орчуулбал миний бодлоор илгээгчийн ёсоор үйлчлэх юм гэх юм уу. Би ясаг тэгж. Тэгээд энэ ном болохоор 21 хэл дээр орчуулагдаад 400 мянган гаруй одоо дэлхийд даяар бордуулагдсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ одоо номноос нь болоод тэр болоод илгээлтийн одоо энэ талбарт илгээлт гэдэг энэ тэгээ орон зайд бас нэр хүндтэй болсон. Тэгээ энэ ном бол сүм чуулгануудад тэ голчлон зориулагдсан. Эрхэм мишнеруудаа бэлтгэж явуулах илгээлтийн талбарт байхад нь яаж халамжлах мөн эргээд ирэхэд нь юг анхаарах вэ гэдэг зохицоор нь багтаасан ном байна. Тэгэхээр баяртай мэдээд болгомаар байна. Энэ номын 22 дахь хэл дээр буюу монгол хэл дээрх орчуулах эрхийг нь битээр авсан байгаа. Одоо болохоор битээр дахиан ферм гэдэг номын орчуулга дээр ажиллаж байгаа. Дуусах нэлээд төгссөн байна.
Тэгээд энэ номыг дахин фермиг дуусгаагүй юу илгээгчээсээр үйлчлэх юм. Номын нэр жоохон тодорхой хэмжээнд Монгол хөрсөн дээр болгоор өөрчилж магадгүй. Гэхдээ ямар ч үсэн ийм илгээлт рүү чиглэсэн ийм номыг орчуулахаар энэ хүний номыг орчуулахаар эрхийг энэ хүнээс авсан байгаа. Тэгэхээр энэ ингээд Serving as a Sanders гэх номыг бичсний дараа зөвхөн re-entry гэдэг энэ хэсгийг нэргэж ирж байгаа энэ процесс нь ингээд бас тусдаа ном болгож заавал байх ёстой байна гэдгийг харсны үндсэн дээр хэрэгцээн дээр тулгуурлаж энэ номыг нийл бичсэн байна. Тэгээ ном бол бас эргээд сүм чуулган руу хандсан. Тэ эргээд ирэхэд та нар яаж халамжлах ёстой юм? Тэр зөөлөн газарт хөрсийг нь яаж бэлтгэх ёстой юм? Тэр чиглэл нь илүү тэр хүмүүс рүү одоо бэлтгэсэн Orius нь илүү тэр чиглэл рүү гэсэн үг л тэ. Ном болохоор 3 хэсэгтэй 10 бүлэгтэй байна. Тэгэхээр эхний хэсэгт болохоор асуудлыг олж түүнийг шийдвэрлэх нь гэсэн хэсэг байна. Энд нь 3 бүлэг байна. Энд болохоор илүү одоо суурийг нь цутгаж өгсөн байна. Хоёр дахь хэсэгт нь болохоор эргэж ирсэн түүхүүд буюу зөөлөн хатуу газардсан одоо бүх түүхүүдийг илгээлтийн эзэдтэй нь ярилцаж бичиж тэмдэглэсэн. Энд нь болохоор 7 бүлэг нь орж байгаа. Тэгээд одоо энэ ном ерөөхдөө гол хэсэг нь 1 2 дугаараас 3 дугаар хэсэг дээр болохоор хідэн хавсаргалт эсвэл байгаа. Тэгээд дээрэс нь ингээд цаашаана та нар эргэж ирж байгаа илгээлтийн эзэдтэй хэрхэн халамжлах вэ гэдэг дээр одоо ямар өөр ном уншиж болох вэ? Ямар вебсайтаас мэдээлэл авч болох вэ? Гэх мэтчлэн одоо мэдээллүүдийг багтаасан ийм 3 хэсэгтэй байгаа. Тий. Тэгээд номын танилцуулга хэсэгт хэлэхдээ болохоор ингэж хэлж байгаа хгүй. Энэ түүхүүдийг уншихдаа ямар аимшигтай юм бэ? Эсвэл тий. That's nice. Чим иймэрхүү байдалтай би та нарыг битгий уншаасаа гэж хүсэж байна гэж өөрөө хэлж байгаа. Тэгээд түүний оронд ойлгож мэдэрч уншаад тэгээ эргэж ирж байгаа тэр илгээлтийн эзэдийг халамжлагч нь болоосоо гэж хүсэж байна та нар. Уншаад өнгөрөхгүй тий. Тий. Яг тэгэхээр тийм маш олон илгээлтийн эзэд одоо халамж дуцснаас болоод эргээд одоо зөөлөн газар дахын процесс нь эргээд хатуу газар дах процесс болдог ч юм уу тий. Тэгэхээр өөрийнхөө хувьд бол чин хүсэл эрмэлсэн нь бол энэ юм билээ. Тэгээд энэ чиглэлээр бас номуудаа бичсэн байна. Тэгэхээр номынхоо 1-р хэсэг рүү оръё. Тэгээд энэ номыг болохоор номоо уншаагүй би одоо номоод ярьж өгч байгаа бол сонсогч байна. Анхны сонсогч байна. Тийм бас та нар маань бас анхны сонсогч болно гэсэн. Тий. Тэгээд эхний хэсгийн 1-р бүлэг болохоор хариуцлагыг хуваалцах нь гэсэн шүү дээ. Тэгээд илгээлтийн эзэдийг одоо халамжлах нь. Тэгээд эргэж ирж байгаа илгээлтийн эзэдийг халамжлах нь нутгийн сүм чуулган болон илгээлтийн байгууллагын аль альныхаа хариуцлага. Энэ бол зөвхөн ингээд сүмд тохиох ёстой зүйл биш юм а гэж хэлж байгаа. Тэгээд түүний хэлснээр бол илгээлтийн байгууллагууд сүм чуулганыг бодвол илүү энэ тал дээр одоо сайн ойлголттой байдаг ч гэсэн одоо хүн хүч маш хомос байдаг. Тэр үрчлэн хүн болгонтэй тулж хурч ажиллаж чаддаггүй ч юм уу. Тийм зүйл байдаг. Эсвэл энэ хүн хэр ноцтой болохыг бол зарим тохиолдолд мэдэхгүй ч юм уу юм зүйлс гардаг. Харин сүм чуулганы хувьд болохоор одоо танил засал болсон газараа гэртэл ирж байгаа хүмүүс ч тийм сүлжнэдэх юу байгаа юм бэ гэсэн ийм ингээд одоо хандлагатай буруу ойлголттой байх тохиолдлууд олон байдаг гэж хэлсэн байна. Номын 1-р хэсгийн ингээд 1-р бүлэг ингээд болчихж байна. 2-р бүлэгт болохоор үгийг үндсээ болгох нь гэсэн хэсэг байна. Энэ хэсэгт яаж байгаа вэ гэхээр тэгвэл Библи тэгвэл энэ талаар одоо юу гэж хэлдэг юм бэ? Библиэлд юу гэж гардаг юм бэ гэдэг хэсгийг одоо орж байгаа. Тэгэхээр 14-р бүлгийн 26-аас 28 ингэж байгаа. Гүйцээсэн ажлынхын төлөө Бурхны нэгүсэл өгөгдөж байсан Антиох руу тэндээсээ усан онгоцоор гарваа. Тэд хурч ирээд чуулганыг цуглуулж Бурхан өөрсдөө нь үйлдсэн бүхнийг болон итгэлийн үүдийг харийнханд нээснийг тайлагнаж дагалдагчдын хамт баггүй хугацаанд байжээ гэсэн юм. Харин 15 дахь бүлгийн 35 дээр болохоор Паул Барнаб хоёр Антиохт үлдэж бусад нөхдийн хамтаар эзний үгийг тунхаглан зааж байлаа гэсэн юм. Библиэлд мэдээж эргээд ирэхэд энэ зүйлийг ийм зүйлийг анхаараараа таны сэтгэл санаа өөрчлөгдсөн байгаа шүү ч юм уу ийм зүйлийг Библиэлд мэдээж хэлээгүй. Гэхдээ энэ ишлүүдээс Библийн зарчмуудыг харуулж байгаа юм л да. Үлс намын 13 дугаар бүлгийг харах юм бол тэд хамтдаа Мацаг орон залбирахад ариун сүнс миний дуудсан үйлчлэл Саул Барнабыг томил хэмээн тушааж тэд хамтдаа Мацаг орон залбирч тэднийг илгээж байгаа тэмдүр зураг Үлс намын 13 дээр гарч байгаа. Тэгэхээр саяны уншсан ишлэлийн дагуу зөөлөн газар дахь дарааллыг Библийн зарчмын дагуу бол задлж бичсэн байна. Тэгээд
миний хувьд болохоор бас Neil Prologue-ийн бичсэн Re-entry ингээ харьцуулахаар Neil бас илүү ингээ Библи талд чиглүүлээ. Илүү суурилсан байна тий. Тийм Библи тал дээр илүү суурилсан. Библийн зарчмыг илүү ингээд барихыг бас хичээсэн надад таалагдсан. Тэгээд зөөлөн газар дахь дарааллыг Библийн зарчмын дагуу хамгийн ихэнд тэд ажиллаа гүйцээсэн гэж байна. Энэ тэ 14 дээр эхлэхдээ тэ яг энэ ишлэлийн дагуу эхэлж байгаа. Гүйцээсэн ажлынхын төлөө гэж байна. Тэгэхээр хизээ ажил нь гүйцсэн интерес ихтэй ингээд нарийн ингээд энэ болгон дээр зарчмын дагуу ярьчихж байгаа байхгүй. Хоёр дахь зарчим тэд илгээсэн сүмдээ эргэж ирсэн гэж бичсэн байна. Гурав дахь зарчим тэд дагалдагчдын дунд баггүй хугацаа өнгөрүүлсэн буюу хин нэг нийтэнд байрлаж тодорхой хэмжээнд тэдний зуршламтгой байдлыг хүлээн авсан гэсэн үг. Дөрөвдөр болохоор бурхан өөрсдөр нь дамжуулж хийсэн бүхнийг сүмийнхэндээ хуваалцсан гэж байна. Тав дээр нь тэд сүмдээ дахин үйлчилж хийсэн гэсэн. Ийм таван ийм одоо саяны ишлийг задлаад Библиэлд одоо анхны илгээлт хийзэд эргэж ирээд ийм зарчмын дагуу явжээ. Энийг бид нэр хэрэгжүүлэх нь зөв юм а гэж Нийл хэлсэн байна. Тэгээ Библиэлд яг ингэх ёстой гээгүүч гэсэн одоо Библиэлд бол энэ зүйлсийг тэмдэглэж үлдээсэн нь өөрөө утга учиртай. За тэгэхээр нэг нэгээр нь дурдсан зарчмуудыг би тодорхой хэмжээнд богинохон дурдъя гэж бодлоо. Тэгэд ажиллаа гүйцээсэн гэж байгаа. Тэгээд чи ном дээр дурдсан шүү дээ тий. Тэгээ хинч одоо ямар ч мишнэр би тэгээ бүх хий гэсэн бүх зүйлсээ хийж гүйцээлээ гэсэн тийм одоо зүрх сэтгэлтэй буцаж байгаа мишнэр маш цөөхөн байдаг. Тийм жишээ нь ихэд одоо ажиллаа гүйцээсэн гэж явахад одоо Паул Барнаб хоёр одоо илгээгдээд 2 жил орчим болсон гэж үздэг юм байна л да. Тэгэхэд тэгээ тэнд хүн бүрийг тэр хоёр аруулт хөтлсөн үү? Үгүй тий. Тэгвэл Ромын эзэнт гүрэн тэр жигтэй Есүс итгэсэн үү? Үгүй. Тэгэхээр илгээлтийн эзэд ажил нь гүйцсэн гэдгийг хэрхэн хэмжиж мэдэх вэ? Тэгээ бас чи бас энэ дээр аюу гой энэ ном дээр аюу гой хариултууд гаргажсэн. Тэгэхээр энэ дээр болохоор ариун сүнс хариултыг өгнө гэж хэлсэн байна. Бурхны дуу хоолойг сонсох гэж бид нэр ярьдаг тий. Тэгэхээр буцах цаг болсон гэдгийг бид нэр тэгээ эзнээс өөрөөс нь сууж мэдсэн тэр үед одоо тий за болсон юм байна гэж одоо ажил гүйцлээ гэж мэднэ гэсэн. За хоёр дахь дээр нь тэд илгээсэн сүмдээ эргэж ирсэн гэж байна. Тэгэхээр миний бодлоор энэ бол илгээгдсэн хүмүүсийн одоо илгээгдсэн тэр хүмүүсийн орхигдуулдаг хамгийн том алтай. Яг үнэ. Оюутнууд DTS хийгээд эсвэл хаа нэгтээ илгээгддэг ч сүмдээ ерөөсөө эргэж ирдэггүй гэсэн гомдлууд пасторудаас аюу олон ирдэг. Үүнээс олж илгээлтийн байгууллага сүм хоёрын хооронд анцаа гардаг гэл нөгөө зүйлийг яриад байгаа. Тэгэхээр мэдээж эзэн тухайн үнийг өөр нутаг, улс үндэстэн эсвэл тухайн илгээлтийн байгууллага бүтэн цагаар үйлчлэхээр дуудаж магадгүй тийм. Гэхдээ тодорхой хэмжээнд буцаж сүмдээ очих, сүмтэйгээ холбоотой байх, сүмдээ сурсан мэдснээ хуваалцах. Тийм пастортайгаа нүүр уулзаж дараагийнхаа хийх байгаа алхмаа зөвлөлдөх ч юм уу. Ийм зүйлсүүдийг залуучууд ерөөсөө орхигдуулж болохгүй. Тэгээд та нарын хамгийн ихний зогсоолч нь тэр илгээлтийн дараа хамгийн ихний зогсоолч нь сүмчин байх ёстой шүү гэж хэлж байгаа байхгүй. Зарим тохиолдолд илгээгдэж ирээд тэр сүмийн пастор солигдсон гэл олон сүмд өөрчлөлт гарсан асуудлууд харагддаг. Тийм. Гэхдээ Библийн зарчим ба Библийн зарчим. Илгээсэн сүмдээ эргэж очино гэж Библийн зарчим байгаа бол очих нь илүү зүйтэй гэж одоо Neil Pearl хэлсэн байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор тэд дагалдагчдын донд баггүй хугацааг өнгөрүүлсэн буюу хин нэгнийг байрлаж тодорхой хэмжээнд тэдний зочломтгой байдлыг хүлээн авсан гэж байна. Библийн дараагийн 3 дахь зарчим эргэж ирэхэд одоо тохиолдох одоо явах процесс нь маш олон тохиолдолд болохоор ялангуяа урт хугацаанд явсан илгээлтийн эзэд өөрт байгаа бүхнээ золиослоод гэр орон ажил албан тушаалаасаа татгалзаад тэгээ эзний агуу ажил томилогддог. Тэгээд тэд төр эсвэл бүр хугацаанд эргэж ирэхэд тэдэнд байрлах газар, машин унаа, хоол хүнсүүд олон зүйл дээр бэрхшээлүүд тулгарч идэг. Тэгэхээр Библийн зарчмыг харах юм бол Паул, Барнаб хоёр ч ялгаагүй. Тэгээ өөрсдийн толгой газарт 3 дахь газар байгаагүй эргэж ирээд тэд дагалдагчдынхаа дунд хэсэг хугацаанд амьдарсан гэж бичсэн байгаа. Abides гэж англиар хэлсэн байхгүй. Тэгээ энэ тухай зарим түүхүүд бас дараагийн бүлгүүдэд гарах бах. Тэгээд за 4 дахь зарчим нь болохоор бурхан өөртөө нь дамжуулж хийсэн бүхнийг хуваалцгаа гэж байна. Тэгээ ойлоос debrief гэдэг түрүүн ярьжсэн дээ. Ерхий утгаараа болохоор хийсэн зүйлээ тайлагнах. Бие биентэйгээ хуваалцах гэсэн утгыг харуулж байгаа. Тэгээд үүнийг чинь Библийн зарчим бас харуулж байгаа байхгүй. Бид нар хуваалцах ёстой гэж байна. Тэгээ бусдад хуваалцсан хамгийн чухал даваа тал нь болохоор тэр хүн хуваалцахын өмнө
боссон процессыг ингээ бодоод эргэцүүлж байгаа байхгүй. За юу боллоо, тэгэхэд яалаа гэд. Тэгээ магадгүй ингээ зэгцтэй ингээ бодоод ингээ цаасан дээр буулгах үедээ хүн өнгөрсөндөө илүү сайн дүгнэлт хийж чаддаг. Тэгээ дараагийн ажилдаа илүү сайн дүгнэлт хийсэн учраас түүнээсээ суралцаад илүү үр жимс гаргадаг. Тэгэхээр debrief гэдэг энэ процесс эргэж ирж байгаа мишнүүд явд маш чухал гэдгийг хоёулаа хэлж байгаа. Тийм. Хувьдаа ингэж дүгнэж бодож байгаа дараа нь ярилцахаар бус хүмүүсийнхээ санааг сонсоод шал өөр бас дүгнэлт гаргаж ирнэ. Тийм. Бас надад бас тэр бусад хүмүүстэй ярилц боломжгүй бол ганцаархнаа тэмдэглэл хөтлөх бас надад аягүй чухал санагдсан. Тэмдэглэл хөтлөж явахдаа бас ингээд аягүй юм зэгцтэй бууж байгаа байхгүй. Тэгээ эргэж ирж байгаа илгээлтийн эзэн хүндээ зориулж энэ дээр тэгж байгаа бага анги дунд анги ахлах ангийн тийм одоо христчин сургууль байна уу эсвэл сүрийнхний уулзалт их сургуулийн итгэгч оюутнуудын уулзалт настаачуудын одоо сүмийн уулзалт гээл сүмийн бүтэн сайнны цуглаан гэр бүлэг гээл байж болох бүх газар тэдний ингээ хуваалцах боломжийг гаргаж өгөөрэй гэж байгаа. Энийг тэр хүндээ нэгдүгээрт тэгээ бусад хүмүүс илгээлтийн талаар мэдэж авч байгаа. Хоёрдугаар тэр хүн сая ярьсан дүгнээд зөв дүгнэлт хийгээд одоо дахиж тэр талаар ингээ бодож эргэцүүлэх нь маш зөв. Дээрэс нь юу гэхээр бусдаа хуваалцснараа энэ бүхэн ямар чухал зүйлийг би хийж ирсэн бэ гэдэг нэг талаараа аягүй том урам авч байгаа байхгүй. Эсвэл хинч тоож сонсохгүй хинч одоо хаанч хуваалцах боломж өгөхгүй бол миний хийж байгаа энэ бүхнийг хинч тоохгүй байна. Би ингээд тийм хинч миний хийж байгаа зүйлийг тоохгүй байна гэсэн юм галдуурах гэсэн ч юм мэдрэмж бас илгээлтийн эцэст ингээд авдаг тухай бас түүхүүд байгаа байхгүй. Болсон. За хамгийн сүүлийн Библийн зарчим бол тэд сүмдээ дахин үйлчилж эхэлсэн гэж байна. Надад болохоор энэ дахин гэдэг үг болохоор аягүй анхаарал татсан. Эргэж ирээ сүмдээ нэг л дасч өгөхгүй үйлчлэх гэхээр тэгээ орон зайгүй сүм надад ингээд сүм нэг үйлчлэх орон зай байхгүй ч юм шиг ингээд санагдаж байгаа хүмүүс. Тэгээд илгээгдэхээс өмнө сүмдээ ерөөс үйлчилж байгаа хүмүүс байх магадaltaй байдаг. Тэгээд хин нэг илгэн гэдэг нь сүм өөрөө өөрийнхөө хүнийг үйлчлэл дээр нь бэлтгээд илгээгээд тэг араас нь залбираад санхүүгээр тогтмол дэмжиж энийг бол одоо жинхэнэ сүм илгээлээ гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр зарим тохиолдолд тэднийг төлөвлөг байхад эзэн дуудаад илгээдэг. Тэг эргэж ирэхээр нь сүм дөмн үйлчилж үзээгүй. Тэг үйлчилж үзээгүй учраас хүмүүсийн итгэлийг бас олоогүй ч юм уу. Тийм ч шууд ингээл том үйлчлэл дээр маа гэж тавьчих чадахгүй. Тэгэхээр бас цаг хугацаа шаардна. Тэгэхээр та хэрэг сүмдээ эргэж ирээл нэг л сүмдээ эргээд дасч чадахгүй юм шиг санагдчихвэл хугацаа шаардах бах. Тэгээд даруугаар байж боломжтой үйлчлүүдээр нь үйлчлэрээ сүмээ дэмжээрээ. Сүмдээ заавал буцаж очиороо гэж энэ Библийн зарчим, 5 зарчим ингэ зөвлөж байгаа. За тэгээд ингээд 20 дугаар бүлэг дуусчихсан. 3 дугаар бүлэгт болохоор зөөлөн газар тад гарч болох ингээ асуудлуудыг 4 хэсэгт ингээ хувааж авч утсан байна. Энэ болохоор чиний ном дээр байгаа хэсгүүдтэй нэлээ олон хэсгүүд нэг нэгнтэйгээ ойрхон ойролцоо таарж байгаа байхгүй. Зөөлөн газар дах процесс дуусах хугацаанд нөлөөлөх 9 зүйл гэж байна. Зөөлөн газар дах процесс ингээд янз бүрийн ингээд хугацаатай явагдав. Зарим нь урт байдаг, зарим нь богино байдаг. Тэрэнд юу нөлөөлдөг вэ гэдэг. За хоёр дахь нь болохоор эргэж ирсэн илгээлтийн эздийг стресстүүлдэг 9 зүйл гэж байна. Юу тэднийг стресстүүлдэг вэ гэж. Эргэж ирсэн илгээлтийн эзэд тулгарч болох 4 буруу хөвшил гэж байна. За. Тэгээд дүү сүүлийнх нь болохоор дээр дурцаад 5 хэсэгтээ Библийн зарчим байсан шүү дээ. Энийг хэрхэн үнэхээр практикээр хэрэгжүүлж болох вэ гэдгийг өшөө ингэ тайлбарсан. Энэ болохоор ингээ 3 дахь бүлэг байна. За хамгийн ихний асуулт. Re-entry process буюу одоо эргэж ирээд яг л нэг одоо л нэг гэртээ ирсэн юм шиг тийм санагдаж байгаа. Тэр одоо тэр хүртэлх хэр хугацааг би туулах ёстой вэ гэсэн юм асуулт байгаа байхгүй. Хэвийн байдлаар шилжих хугацаа гэсэн үг л дээ. Нэг эмэгтэй болохоор нэгэн жилийн хугацаанд өөр үндэссэн, өөр соёлтой хүмүүст очиж үйлчлээд тэгээ эргэж ирээд 9 сар болж иж тэгээ нэг хэвийн байдалтай орлоо л гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр энд ингээд нөгөө хугацаа болгоно өөр байна. Тэгэхээр хэр хугацаанд илгээлтийн талбарт байснаас шалтгаалan энэ процесс улам удаан байх нь бол ойлгомжтой. Тэгээ жишээ нь мэдээж 10 жил ингээд Америкт байж байгаа ирсэн хүн 7 хоног Америк явчаал ирсэн хүн хоёрын хооронд дасан зохицох хугацаа бол харилцаа адилгүй өөр байх нь ойлгомжтой тий. Тэгэхээр тэр хүн аль хэдий чинээ удаан илгээлийн талбарт төдий чинээ ирээд одоо дасан зохицох хугацаа урт байна л гэсэн үг. Тэгээ ганцхан орой ингээд юу гэдэг юм бас хилд аваад Мексик руу ингээд хүмүүст үйлчлээд эргээд ингээд Америкт ирсэн нэг хүн бол тий амьдрал тэр жигтэй бас ингээд өөрчлөгдсөн тухай одоо номын зохиолч бас тэмдэглэсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд Монголд ингээд их дотроо ингээд нэг өдрөөр ч юм уу оройгоор ч юм уу үйлчлээл ингээд эргээд ирсэн гэсэн үг. Тэгэхээр тэр хүн ингээд
зүгээр ингээ очиж ингээ зугаалсан маягаар ороогүй. Тэр хүн очиод жинхэнэ эзэн үгээ хэлсэн тэр хүн одоо харах өнцөг ингээ ганцхан оройны очсон тэр бүхнээр болж өөрчлөгдсөн байгаа байхгүй. Яагаад тэгэхээр ийм хоёр ийм хит ингээд өөр нэг юм байхгүй. Америк өөрөө ямар баян тэг ямар материалистик тийм уус үлээ. Тэгэхэд Мексикт ингээ очиод ганцхан хоногт ингээ Мексикт очиод ялангуяа зүгээр ингээ аялах гэж очиагүй асамжийн газар ч юм уу ийм үйлчлэл хийгээд тэр хүний харах өнцөг тэр чигтээ өөрчлөгдөөд тэгээ тэр ринжрийг ингээ тэр хүн сайн хийснээрээ эргээд тэр хүн илгээлт рүү ингээ хандсан чиглэсэн тийм хүн болж өөрчлөгдсөн ч юм. Тэгэхээр бас хугацаа нэг талаараа ингээ чухал юм шиг боловч нэг талаараа бас богинохон хугацаанд ч гэсэн хүн заавал урт хугацаанд биш богинохон хугацаанд хийж болно. Гэхдээ тэр бас маш ринж бас л ялгаа чухал байгаа. Ялгаа өөр юм шүү дээ. Тэгэхээр дасан зохицох хугацаанд тэр хүний илгээлтийн талбарт байсан хугацаа тэгээ эргээд ирэхэд хуучин юмс хэр зэрэг өөрчлөгдсөн эсэх өөрөө хэр зэрэг бас тэгээ өөрчлөгдсөн бэ. Сүмэн тухайн хүнийг ямар байдалтай ямар хандлагатай хүлээж авч байгаа. Эргэж ирэхээс өмнө хэр зэрэг хугацаа түүнд байсан. Тэгээ хэр хол ямар тээвэр ихслэр явж буцаж ирсэн. Тэгээ хувь хүний онцлог сэтгэл санааны бэлтгэл гээд ийм одоо 9 зүйлсийг онцолж бичсэн байгаа. Энэ 9 зүйлсээс шалтгаалan тэр үргэлжлэх хугацаа нь урт богино өөр байгаа. Чиний хувьд энэ процесс одоо л үргэлжилж байгаа гэж бодож байна чи. Тийм баха. Дууссан гэж бодохгүй. Тэгээ миний хувьд болохоор энэ процесс гэртээ ирэхээс өмнө Америкт байгаас ахуулаад эхэлсэн юм санагддаг. Тэгээд эргэж ирэх энэ процессыг за очиод болно ч юм уу тийм биш те. Ирэхээс өмнө юм бэлтгэлтэй байх нь агуу чухал санагдсан. Тэгээ миний хувьд болохоор тэгээ Монголд ирээд хийх зүйлс нь тодорхой байсан хоёлоо тэгээ ямар үйлчлэл хийх нь тодорхой байсан. Сэтгэл санаагаа дасгаж бэлдэж эхэлсэн. Тийм. Пастортайгаа холбоотой байсан. Ингээд энэ бүх зүйл юу гэдэг нь сая дурдсан бүх зүйлс хамгийн богино баах хэмжээгээр одоо надад эерэг байсан ба. Гэсэн мэт л одоо ингээд 4 сар өнгөрсөн байхад одоо бол надад бас ингээд үргэлжлээд байгаа санагддаг байхгүй. Тэгэхээр одоо миний хувьд болохоор одоо ингээд өнгөрсөн жил хятад үйлчлдэг байсан Америк найзууд тийм одоо илгээлтийн эзэн найзууд бол ихэнх нь гинт ингээд Америкаас хөөгдсөн 72 цагийн дотор 24 цагийн дотор хятадыг орхиж явна гэсэн. Тэр хүмүүст ингээд ямар ч ингээд хэцүү байгаалаа тий. Одоо процесс бодлоо ямар ч бэлтгэлгүй сэтгэл санааны хувьд тэгээ тэнд очиод юу ихээс ахуулаад ингээд бүх зүйлс тодорхойгүй байж гал гинт тэндээс явсан ч юм уу. Энийг ингээд бодохоор энэ ийм тохиолдолд процесс илүү л уднаа л гэсэн үг. Тий. Амар хүнд нөхцөл шүү дээ ч нэл. Би бас аюус нийтдээ түүгээ яхад би саяхан нөгөө Монголд алхаа явуулсан байхгүй юу? Захын уралцсан, Намдолын уралцсан алхаа явуулсан чинь хин ямар Монгол царайтай хүн бэ гэж бодож байгаа. Эргээ харсан чинь бүгд монголчууд би Монголд байгаа штэ гэж гинт ингэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр ингээд сэтгэл санааны хувьд ч гэсэн би ингээд зарим үед ингээд оюун миний оюун бодол ингээд нөгөө Америкт гэж бодохгүй өөр газар ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд зарим үед ингээд тэр зүйлийг ингээд анзаарахгүй ч юм анхаарахгүй тийм одоо процесс одоо л явагдаж байгаа гэдгийг харуулж ш нэг талаараа тийм. Тэгээ энэ номон дээр дурдсан нэг энгийн мөртлөө чухал зүйл нь сэтгэл санааны бэлтгэл юм санагдаж байгаа. Тий. За би гэртээ л очиж байгаа юм чи одоо дасан сорьсон зүйлээ л очиж байгаа юм сүртэй юм юу аах вэ гэл нэг анхаарахгүй ч юм тийм хайн годлоор одоо re-entry process хандаж ирээсээ болохгүй. Тий. Тэгээд за тэгэхээр эргэж ирэхэд тулгардаг 9 амаргүй зүйл гэж байгаа. Энэ дээр болохоор маш олон зүйлсэн чиний одоо дурдсан дээр олон гарсран байгаа. Би юм ах өдөө хувьд ингээд амаргүй зүйлс гарч ирдэг. Тий. Тэгээ чи дурдсан штэ тэр нэг эмхтэй гинт таргаж тавдаг тий. Энэ болохоор бас нарийн нэг зүйлүүд цагийн зөрүүн ингээ ордог. Тэр ингээ хугацаанд бас нөлөөлнө. Гинт цуны үйлрэлээс гинт ингээ өвөл дэрэнгууд ингээл биеийн ингээ шоктой үлээж авдаг. Эсвэл ингээ айгүй номдор газраас агаарын чигшил өндөртэй газар ч юм уу ирэнгууд ингээл амьсгалахад хэцүү болдог ч юм уу. Эсвэл гинт ингээ идчихсэн хоол өөрчлөгдөн үү. Одоо чинь ихэд айгүй их одоо бодъё л доо Таиланд ч юм уу, Камбож ч юм уу. Халуун ногоо гэдэг газар тий. Тийм эсвэл ногоо хийдэг газарсан. Гинт Монголд ирэл баахан өг тостой юм идвэл шууд бие махбодонд өөрчлөлт орно, хурцтна. Тэгээ гүйлгэн. Яг үнэ. Их тохиолддог зүйл. Бие махбодын хувьд ингээд тий одоо чаленж гарч ирнэ гэж байна. Тэгээ ажил мэргэжлээ. Ирээд хийх зүйлс нь тодорхой биш. Би одоо юу хийх юм бол яах вэ? Би одоо Монголд илгээлтийн эзэн байж болох уу? Эсвэл ажил хайх уу гэд. Энд дээр чаленж гарч ирсэн. Санхүүгийн хувьд явсан. Соёлын хувьд. Тий. Тэгээ гинт өөр соёлоос ингээд гинт их орныхоо соёлд ирээд эргээд дассан зохицоход нийгмийн хувьд гээд хийсэн. Зөндөө олон соёлыг өөрөө болгоод авсан байдаг тий. Гадны соёлоос өөрөө мэдлэхгүй.
Тэгээ чиний бас тэн дээр нэг дурддаг юм хэлний хувьд чаленж гарна гэж байгаа. Яг үнэ. Тэгэхээр өөр үндэстэнд очиод өөр хэл сураад тэгээ найз чи эргэж ирэнгуут ингээд нэг юм жоохон аялагтай болчихдээ шүү дээ. Ганц хоёр үг ашиглан тэ яриан даа. Яа тэгэхээр нөгөө юм нөгөө өөр сусын нөгөө нэг одоо англи хэл чинь битэр тэнд англиар ярьсан гэхэд англи хэл илүү ингээд монгол хэлнээс илүү ингээд зарим нэг зүйлсийг тайлбарлахад хялбар ч юм уу. Илүү их одоо сайн тэрийгээр нь тайлчгээр илүү ойлгомжтой ч юм санагддаг. Тэнгууд descriptive байдаг учраас хүмүүс гадаад үг хэлийг илүү их ашиглаж эхлэв. Тэгэнгუთ хүмүүс чи нээр гадаадаар ярьдаг болсон. Тэгэж бингууд ингээд тэр байдалд ингээд эвгүй байдалд орж байгаад ч юм ингээд өөртөө ихтгэлгүй болж байгаа ч юм. Энэ процесс хүртэл одоо range шиг нэг хэсэг байгаа байхгүй. Аха. Тийм. Тэгэхээр бас сүнслэг байдлын хувьд бас бид ярьсан тий. Тийм. Тэгээ бас 3 дугаар бүлэг дээр нэг гарсан юм нь дөрвөн буруу хөвшил гэдэг жижсэн ш. Надаа энэ дөрвөн буруу хөвшлээс нэг зүйлийг л би онцолж яриа гэж бодсон. Тэр нь болохоор илгээлт эзэн ингээ гэртээ эргэж ирээд бусдаас өөрийгөө ингээ тусгаарлаа тийм хөндөй байдалтай ингээ байх магадлалтай байдаг гинэ. Тэгэхээр хүмүүстэй ингээ уулзч ингээ цаг өнгөрүүлэхийн оронд цагийн зураг ингээ араагүй байна гэж шалтгаалал ингээ гэртээ ингээ ганцаараа бүгдэг ч юм уу. Эсвэл ингээ урайл та ингээ илгээлтийн талаар хуваацаач гэж өрөнгөт тэ миний PowerPoint presentation бэлэн болоогүй байна гэж хойшлуулаад линк тэнд очихоос татгалздаг ч юм уу. Тэгээд бэлэн биш байгааг нь хэлж байх тий. Тэгээ соёлын хувьд асах хэвээр тийм процессыг даахгүй. Тэгээ хүмүүс ингээл өөрийгөө тусгаарлаад надтай хинж ярилцахгүй байна. Намайг хинж ойлгохгүй байна гэх иймэрхүү юм бодлуудад ингээд автах тохиолдол аяг болон гардаг гинэ. Ийм зүйлс ингээд хүн дээр тусмаа аюултай болдог гинэ. Зарим илгээлтийн эзэд бүр амиа орлого хийдэг. Одоо эргэж ирээд энэ процесс хэтэрхий хатуу байх байна. Зөөлөн газардал гэж орчуулад байгаа чи эсрэгээрээ хатуу газардалтаас ойж болно. Итгэлийн амьдралаасаа бүр ингээд бүр илгээлт эзэн байсан хүн ирээд итгэлийн амьдралаасаа ингээд холдох ч юм уу. Ийм зүйлс хүртэл гарах магадлалтай. Тийм учраас Neil Peart-ийн хувьд л хэлж байгаа байхгүй. Тэгээ missionary хүмүүс болвол одоо үнэхээр үн цэнтэй алдахад хэтэрхий үн цэнтэй хүмүүсээ. Тийм учраас бид нар халамжлаад авч үлдэх ёстой. Тэр хүмүүсийн сурсан мэдсэн тэр туршлагыг нь одоо ашиглах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд ийм одоо хүн ингээд өөрийгөө тусгаарлаад байгаа ингээд анзаарах юм бол юу их ёстой вэ гэж байнга зөвлөгөө өгсөн байгаа. Тэрнэр болохоор чи шууд эргэжсэн найзны иймэрхүү байдал ажиглах юм бол зөвхөн юм хоёулахнаа уулзаад ярих юм одоо safe environment буюу аюулгүй ингээд ярилцах орчныг бүрдүүлж байгаа байхгүй. Эсвэл ингээд дээдл нь 3 тэрнээс дээшээ биш орчин ингээд хамт ингээд ярилцах сонсох хэрэгтэй. Тэр хүн ч бүр ингээд уулзаас татгалцаад байвал бүр шууд гэрт нь очиод халганд төгшөөд шууд ингээд өөрийгөө ураад яваад орчих юм. Тэгээд тэр хүнтэй хамт цагийг өнгөрүүл сонс. Тэр хүнийхэн төлөө залбир. Тэгэл тэгж хэлсэн байгаа байхгүй. За ингээд ямарсан ингээд нэгдүгээр хэсэг ингээд болчихж байгаа. Нэгдүгээр хэсэг дээр болохоор зарим нэг түүхүүд байгаа. Гэхдээ түүх гэхээсээ илүү одоо библийн зарчмууд, асуудлуудыг илүү хүндсэн байна. Хоёрдугаар хэсэг бол 7 бүлэгтэй. 10 бүлэгтэй номны 7 2дугаар хэсэгтэй. Энэ болохоор тэр чигтээ түүхүүд. Нэг түүх яваад араас нь болохоор further understanding, further action гэж очиж байгаа. Энэ тэгэхээр нэг түүх явлаа. Араас нь одоо илүү сайн өөрийнхөө бодлоор нийлгэдэг хүн одоо илүү сайн яаж ойлгох вэ? Энэ түүхийн одоо зарим зүйлийг өөрийнх нь болоо илүү задлж тайлбарлан түүхийн. Тэгэнгуутлаа араас нь тэгвэл ийм тохиолдолд энэ хүмүүст яаж үйлчлэх вэ? Яаж энэ хүмүүст юу хийх вэ? Further action гэх ийм зүйлс ингээд өөрийнхөө тусгаарсан байна. Тийм. Нэг түүх яваал тэгэл ингээд өгчөөр тэр түүхээ ингээд байнга дүгнж байгаа юу их стог ингээд хэлж байгаа. Энэ хүн өөрөө 92 настай 40 жилийн турш илгээлтийн эзэн байсан. Одоо ч гэсэн илгээлтийн эзэн хэвээр яагаад гэвэл илгээлтийн чиглэлээрээ Америкт ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүний ингээд туршлага мэрэгэн ухааныг ингээд сонсоод энэ хүн энийг яаж дүгнэж ийн би яаж дүгнэж ийн ингээд харьцуулахаар үнэхээр надад бас хүрсэн. Тэгээ суралцах зүйл маш их байсан. Гүнзгий тайлбарласан байх нь шүү дээ дандаа. Тэгээд ингээд би одоо сэтгэл төрсэн энэ түүхүүдийг 7 бүлгээс нь сэтгэл төрсэн түүхүүдээс ингээд хуваалцъя гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр хамгийн ихний сэтгэл төрсэн түүх болохоор 4-р бүлгийн mission accomplished гэж байгаа. Илүү одоо амжилттай болсон зөөлөн газартууд жинхэнэ орчуулад байгаа. Зөөлхөн газардсан түүхүүдээ гэсэн. Тэр түүхүүдээс ингээд орсон байгаа. Тэгвэл одоо хүмүүс аваад жишээ аваад би бас нэр ингэж болох юм байна. Би энэ хүнд ингэж хандаж болох юм байна. Тэгвэл ингэх юм ч юм ийм зүйлсийг санаа өгөх бас боломжтой гэсэн үг байна. За энэ болохоор түүхийн нэр нь just do it.
зүгээр л те хий зүгээр л үйл гэсэн юм байна. Энэ яасан бэ гэсэн чи 15 жилийн турш илгээлтийн эзэн байжгаад бүр ингээд гэртээ буцаж ирж байгаа илгээлтийн эзний сүмэн хэрхэн ухтаж авч байгаа. Энэ гэр бүл болохоор 5 жил ингээд Европт тэ илгээлтийн эзэн байсан. 10 жил Африкт бас ажилласан. Тэгээ ирсэн ба. Тэгсэн чинь онгоцны буудлын дээр сүмийнхэн 100 гишүүн хамтдаа ингээд том баанар манараад ухтаж авсан гэж байгаа байхгүй. Олимпийн тамирчин хүлээж авсан ба шүү дээ. Бүр ингэж гисэн байгаа. Гоё юм бэ. Тэгэл яг ингээл онгоцны бодлоос явах гэсэн чинь за яа ихнэртэн зориулаад ийм нөгөө van гэж англиар нөгөө гэр бүлийн ингээ машин ингээ хөдөлж аваад тэрийг бэлэг болгож шууд өгсөн гэж байна. Тасархай. Тэгээд танаах ингээд хүүхдтэй те олон хүүхдтэй танаад энэ хэрэг болно гэд шууд энэ ингээ бэлэг шүү гэсэн юм. Вау. Тэгээд онгоцны бодлоос тэр хаашаа авсан гэж. Тэдний хүндэтгэлийн оройн цог гэж сүмийнхэн тэр чигтээ хүлээж авсан. Йоо. Ямар гоё. Бүрлэг баяр болгож хүлээж авсан юм шүү дээ. Тэгэхээр гэсэн чинь дөрөвд халах гэсэн чинь тэр хүндэтгэлийн оройн зоог тэр очихоос өмнө замдаа нэг газар зогссон. Юу байсан гэсэн чинь энэ болохоор апартмент ингээд тэдний ингээ амьдрах газар зогссон гэж. Тэрийг энэ дээр болохоор би санахгүй байна. Түр байх апартмент байсан баха. Түр байр өгөөг баха. Түр ямар ч ингээ очиод ингээ тодорхой хэмжээний ингээ зэгцрэх үед ингээ үнгүү байх ингээ байрыг бэлтцсэн. Тэрийг ингээ харуулсан гэж байна. Яваад авсан чинь бүрэн тайлагтай заяа. Йоо, сэлэтэй гэж. Тэгээд ингээ бүх ингээ шүү одоо нөгөө алтагооныхон бүх ингээ нөгөө шүүгэн ингээ дүүрэн идэх юм дүүрэн хөрөгчин дүүрэн байсан. Вау. Гайхалтай юм бэ. Тэгсэн чинь заа ингээл ресепшн боё тэр хүндэтгэлийн ингээл оройн зоог ингээл сүмээрээ ингээл гэр бүлээр хүлээж авсан. Тэн дээр нь ингээл жинхэнэ нөгөө re-entry процессын талаар ингээл явагдчихсан. Яасан гэсэн чинь ингээд их нэртэй нэг хүн уулзаад за би ингээд танаа хүүхдүүдэд ингээд сургууль болох ажил томилогдсон юм байна. Тэгээд танаа хүүхдүүд ийм сургуульд гэртээгээ ойрхон ийм сургуулийг орох боломжтой байна. Тэгээд ингэж ийм багшаар ингэж бүх ингээ мэдээллийн өмнөөс нь ямар гоё. Тэгээд танаа хүү чинь ингээд сакс тоглох дуртай гэсэн. Танаа хүү чинь тэгвэл ийм сургуульд орох юм бол ийм ингээ саксны багтаас ороод бэлтгэл хийгээд явах боломжтой юм байна. Ингээ бүх юм ингээ хүүхдүүдэнд зориулаад сургууль цэцэрлэгийг нь хаагаад олоод бэлтцсэн. Гайхалтай юм бэ. Тэгээд ингээл уулзсан чинь бид нэр ингээд таны төлөө ингээд дүүргэж залбирдаг гэсэн залбирлын баг байна. Үргэлжлүүл залбирна. Тэгэл ингээл дууссан чинь заяа пастор нь нөхрийнх нь ментор буюу одоо дасгалжуулагч заяа. Эхнэр нь болохоор эхнэрт нь өөр сүмийнх нь ахлагч нь эхнэрийнх нь ментор. Энэ хоёр байнга уулзаж нэг уулзалт хийгээд ингээд ярилцах тийм хүмүүсийг ингээд гаргаад өгсөн заяа. Энэ сүм бүр ингээд бүр солиотой багтаж авсан байхгүй. Ямар гоё. Тэгсэн шууд хэлснээр зүгээр utterly incredible гэж байгаа. Хэр гайхалтай. Энэ бол одоо төгс баг ингээд шилжилтийг энэ хүмүүст хийж өгч байгаа байхгүй. Тэгээ сүм Америкт сүм чуулгануудаа илгээлт хийдэг үнэхээр одоо бүр ингээд айгүй гоё спешиал тавч үздэг. Ягаад тэгэхээр тэр хүмүүсийг ямар золиос гарч байгааг мэддэг. Олон жил илгээлт хийдгийг явуулж байгаа. Илгээд сурсан, эргүүлээ хүлээж авч сурсан учраас ийм түүхүүд ингээд сонсохоор амар зүудний юм шиг тэгж байгаа. Кино шиг. Тэгснэ нөгөө further understanding гэдгснэ further action гэдгснэ further action дээр ямар ч үг байхгүй заяа. Just do it. Зүгээр л энийг хий гэж байгаа. Энэ зүйл байгаа тий. Асархай. Яа. Тэгээд 5 дахь бүлэг нь болохоор listen to me гэсэн мэт. Тэгэхээр яагаад тэгэхээр энэ бүлэгт болохоор маш олон илгээлт эзэд ингээд ярилцаа түүхүүдийг цуглуулсан мар тэгэхээр ингээд хүмүүст ингээд эргэж ирсэн илгээлт эзэдэд ярих болсон процессоо ингээд хүмүүстэй хуваалцах тийм хэрэгцээ маш их байдаг гинэ. Тэгээ зүгээр нэг явуулдалтаар сонсох, сүм дээрээ тэр хүмүүсийг сонсох юм уу юм өөрийгөө сонсох юм маш хэрэгтэй байдаг. Тэгээ би тэндээс ямар нэг түүх сонгож аваагүй байгаа. За 2 дугаар хэсгийн 3 дугаар бүлэг дээр болохоор одоо богино илгээлтүүд одоо хэрхэн re-entry хийдэг талаар одоо гарсан байгаа байхгүй. Тэгэхэд одоо ямар асуудал тулгардаг одоо бодит түүх байгаа. Тэгсэн чинь энд болохоор бас нэг хатуу газарсан түүх л юм богино илгээлтээр нэр нь болохоор from ecstasy to passivity. Энэ болохоор одоо юу гин амар сэтгэл баяр хөөрлөөс гинт тийм удаашрал залхуурлын байдал руу шилжих гэсэн тийм байна. Тэгээд нэг залуухан оюутан зүүн өмнөд Аз руу зөвхөн зуныхаа амралтаар илгээгдсэн байхгүй 3 сарын хугацаанд.
Тэгэл үнэхээр тийм ингээл эзэн үнэхээр гайхамшигтайгаар ажиллаа хийж байгааг хараад тэгэл илгээлтийн талбарт өөрийнхөө тэг гинт өөрийнхөө дуудлага, зорилго мөрөөдлөл ингээд бэлэг авьяасуудаа нээж олсон байгаа байхгүй. Тэндээ бүр амар баяртай байгаа. Тэгэл гэртээ ирээл өөрийнхөө бүх болсон одоо туршлага болсон зүйлс ингээд сүмдээ хуваалцаал, хүмүүстэй хуваалцаал. Тэгээд тэгсэн чинь хүмүүсийн хариулт ямар байсан гэж that's nice. Тэгсэн мэтлээ хинч дэмжээгүй эсрэгээр наа чинь зүгээр сэтгэл хөөрөл баха. Чи яг итгэлтэй байна уу? Нэг иймэрхүү байдлаар хүмүүс ингээд хандлага нь айгу сонирн байсан гинэ. Тэгээд тэрнээс нь болоод ингээд бүр эсрэгээр ингээд хүмүүстэй ерөөсөө тэр зүйлс хуваалцмааргүй санагдчих гэсэн. Амар оромоо урсан шүү дээ. Тийм тэнд байхдаа ингээд хүмүүсийн төлөө залбираал хүн тийм идэж байгаал ингээд амар мишн илгээлийн талбарт олжсэн чинь сүмдээ эргээд ирсэн чинь тэр ингээд хүний төлөө залбирахад нь адилхан санагдахад болцсон ч юм уу. Тэгэж санагдчихсэн гинэ. Тэгээд энэ нөгөөдөг чинь ингээд сүмдээ нөгөө амар идэвхтэй биш эсрэгээр ингээд сүмдээ идэвхгүй болж гисэн. Сүмдээ явах юм шиг дур хүсэлгүй ч юм уу. Тэгээд тэгсэн чи пастор нь ямар дүгэлт хийсэн бэ? Наа чинь илгээлтэд яваад бүр тэгээ сайжирдаг байтал чинь бүр эсрэгээрээ одоо идэвхгүй муудсан байна гэж пастор нь тийм дүгнэлт хийсэн байгаа байхгүй. Тэгээ яасан бэ гэхээр нөгөө нэг л re-entry process гэдгийг л одоо сайн хийж чадаагүй. Энэ хүүхэд өөрөө залуу байсан учраас зарим нэг зүйлэр mature яг хөлөвшсөн байсыг мэдэхгүй. Гэхдээ бас сүмэн бас нэг ёсороо тэр хүүхдийг хүлээж авч чадаагүй. Тэгэхээр энэ магадгүй тий ирээдүйд хүсэжсэн дуудлага тэр бүхнийг илгээлтэд ашиглахгүйгээр ингээд шал өөр зүгээр явсан байх магадaltaй байхгүй. Тэгэхээр тэрийг бид нар мэдэхгүй л дээ. Гэхдээ ингээд сүмийнхэн зүгээс илүү хүлээж аваад, сонсоод, зөвлөөд, урамшуулсан болвол за тэгээд ерөөдөө богино илгээлтүүд ч гэсэн маш сайн re-entry хэрэгтэй байдаг, debrief хэрэгтэй байдаг гэдгийг энэ дэр хэлж байгаа. Тэгээд дараагийн бүлэгт нь болохоор silly little things. Солиотой бяцхан зүйлс гэж. Одоо юу гэдэг эргэж ирэхэд тийм эргэж ирээл илгээлтийн талбаас эргээд ирэнгүүт жижигхэн зүйлс ингээ те хинч хэрэггүй жижигхэн зүйлс ингээ тэр хүмүүст ингээ том бол санагддаг гэсэн одоо тэр хүмүүсийг одоо яахаа мэдэхгүй болдог ч юм. Энд дээр надад нэг амар гой бүр бодохоор инээд төрдөг түүх байгаа юм. Тэгсэн чинь энэ хүн ингэж хэлсэн байгаа одоо захианда би бүр аль 1976 онд ингээ болж исэн тэр re-entry процесс болж исэн тэр нэг жижигхэн зүйлсийг би одоо болтол ингээ мартахгүй миний санаанд байдгийг бодохоор надад бүр инээд түрээд тийм аа. Тэгээд бид ингээ дөнгөж ингээ чөлөөгөр ирсэн байсан гинэ. Илгээлтийн талбар бүр буцаж ирээгүй дөнгөж ингээ чөлөөгөр ирсэн байсан. Тэгээд тэр үед гэр бүл найзуудаараа бүгдээрээ одоо спортын тоглолт үзэхээр явсан гинэ. Тэгээд тэгсэн чинь очисон чинь нэг газар баахан Америкчууд цуглалцсан байсан чинь айгүй эвгүй санагдсан. Одоо гайхаад тэрний чиний боддог шиг яг миний баахан монголчууд байсан чинь гайхдаг шиг. Баахан Америкууд нэг газар цугласныг харсан чинь амар сонир санагдчихсан. Тэгээд тэнд дунд ганцаархнаа одоо өмдтөө зогсож байсан байсан. Бүгдээрээ шорт өмссөн амар байсан чинь ганцаархнаа өмдтөө зогсож байсан. Тэгэл тэгэхээр нэг байсан чинь нэг хүн нэг хамт явсан гэр бүлийнх нэг нь лаацта одоо лаацта ундаа хүссэн гэнэ. Гэсэн чинь тэр үед дөнгөж лаацта ундаа Америкт гарч ирж байсан юм байна лээ. Эсвэл гараад ирсэн байсан. Тэр болохоор нөгөө илгээлийн даалгаварт байж чаад ирсэн болохоор жоо юмнаас хоцрогдсон тий. Илгээгдсэн улсад нь тийм лаацта ундаа нууж үзээгүй байсан. Гинт лаацта ундаа өгөнгүүт нь онгоолгож чадахгүй нэг хэсэг онгоолгох гэж байхаа оролцсон. Нөгөө буруу талаас нь ингээ онгоолгох гэж татаадсан. Тэгээ онгоолгох гэж татагдахгүйсэн ингээ. Тэгээ өөд ч юм уу гайхаад яахаа мэдгүй. Тэгж жагаад хажууд нэг эмэгтэй байсан гэнэ. Тэгэхээр ингээ та айгу ичээл та надаа энийг яаж онгоолгохыг надаа заагаад өгөөч гэдгсэн чинь нөгөөх нь амар сониарсан. Чи ч одоо хаанаас ирэх гэсэн бэ? Амар сонио харсан гинэ. Тэгэл амар эвгүй байдалд орсон талаараа хэвцсэн байгаа. Хөтөлтэй бэ. Тэгээ энэ мэтлийн юм ингээд жижигхэн зүйлс ингээ яваад ирэхээр өөрчлөгдсөн байдаг. Энэ бүхэн ингээд өөр амар эвгүй байдалд орж үлдээд тий. Гэхдээ бас айгу энэ нийл плейлинг ингээд байнга зөвлөж байгаа нэг юм болохоор бити ийм хөвгөлтөө байдлаа бити алдаа. Илгээлтийн талбарт ч тэр эргэж ирэхэд ч тэр don't lose your sense of humor гэж байгаа. Тэгэхээр чи ингээд ийм зүйлс ингээ болонгууд
Яагаад би энийг мэддэг юм бэ гэж тийхвш амар гоё ингэж инээгээл тэгж илээгээл ингэж гоё юм ингээл заримдаа ингэ жижиг юм зүйлүүдийг гоё инээд найргаа болгоод хөвгөлтөө дурсамж болгоод үлдээчихээ. Эсвэргээрээ битээ тэрийг хүн дээр тусгаж аваарай. Харин гоё юм хөвгөлтөө байж сураа гэж хэлж байгаа. Тэр надад бас амар чухал санагдаад байна. Нэрээд юм те. Заримдаа имзэглээд байдаг шүү. Тийм. Тэгээд дараагийн бүлэг дээр болохоор missionary kid гэж байгаа. Чиний өнөг илгээлтийн талбар гэр бүлийн аягүй чухал байдаг гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ missionary kid гэдэг энэ бүлэг болохоор MK гэж байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд эцэг эхчүүд эргэж ирээд илгээлтийн талбарт эргэж ирээд ийм зүйлээр явдаг. Хүүхдүүд бас ялгаагүй тийм процесс тийм зүйлс дондор явдаг. Чи түр хэлжсэн чинь өсвөр насны хүүхдүүд гээд. Ялангуяа тийм. Тийм. Надад болохоор би яг үнэндээ Америк бишээ гэсэн тийм нэртэй түүх надад аюу хүрсэн. Missionary хүүхд. Ягаад тэгэхээр тэр хүүхд 12 настай байхдаа Хятад руу авсан байгаа байхгүй. Тэгээд очоод гисэн чинь тэнд очоод очисон чинь хүүхд толгоноос өссөн, хумсж байгаа хувцсан. Тэгэл бүх юм нь өөр байсан гинэ. Яаж алхаж байгаа нь хүртэл бус түүхтээс өөр байсан гинэ. Тэгэл нэгс ингээл дасах гэж айгу ингээл хуцаа шаардаад хүүхд толгой намайг Америк гэж дууддаг. Миний нэр биш. Хөөе Америк гэж дуудсан. Тэгээд гисэн чинь тэг байж агаад тэг эргээд ирсэн чинь дахиад нөгөө Америктаа эргээд ирсэн чинь сургууль тасахгүй аюу хэцүүсэн гэсэн чинь хэл яриа нэм жоох акценттай болцсон. Явж байгаа нь хүртэл өөр, байгаа байдал нь аюу өөр. Хүүхдүүд шаалдаг ч юм уу. Тэгээд өөрөөр хэлж яах вэ? Би хүүхд болгоно намайг Америк гэж дууддаг байсан тэр нь байна. Одоо би энд ирсэн чинь би Америк биш юм шиг санагдаж байна гэж түүх бичсэн байгаа байхгүй. Тэгээд надад энэ түүхийг уншижсэн чинь шууд манай найз санаанд орсон байхгүй. Намайг 10 жил төгсөж явахад манай ингээд Америкаас нэг хүүхд шилжиж ирсэн. Тэд гэр бүлээр Америкт байж байгаа. Тэг гэр бүлээр ирснээр манай тэр найз болохоор Америкаас ирээд үнэхээр биднээс өөр байсан. Тэр хүүхд юу гэдэг Монгол хүүхд байсан ч гэсэн хөдөлж байгаа, ярьж байгаа бүх зүйлс нь ингээд биднээс өөр байдаг гэсэн байхгүй. Тэгээд ингээд тэр процесс дундуур ингээд яваад тулсан юм байна гэдгийг хараад би тэр одоо л аюу сайн найзууд, миний хамгийн сайн найзууд энийг. Тэгээ ингээд харахаар би ингээд энийг уншичаад биш өөр л хэлсэн аахгүй. Чи амар өөр байж хэлээ. Бас нэлээд олон дундуур явж штэ. Энийг уншингуутлаа би ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлээр эргэж ирж байгаа тохиолдолд зайлшгүй энэ хоёр номын нэг ингээд юу гэдэг унших хэрэгтэй гэж би бодож байна. Ялангуяа хүүхдтэй зориулж, хүүхдтэй яаж ажиллах хэрэгтэй, хүүхдийн сэтгэл зүй яаж өөрчлөх гэдэг тийм. Тэгээд энэ төрсөн өдөр болсон төрсөн өдрийн талаар нэг юм гарч байгаа байхгүй. Бас энэ missionary kid гэдэг ингээд ээж нь ингээд бас нэг 4 хүүхдтэй эмэгтэй хүн ингээд дөнгөж илгээлийн талбараас ирээд 3 он жисэн ч хүүхдийн төрсөн өдөр болсон гинэ. Бас нэг талаар санхүүтэй холбоотой. Илгээлийн талбараас ирэхэд үү? Эргээд одоо тий эргээд төрсэн газраа ингээд одоо Америктай ч юм эргээд ирсэн байна. Тэгсэн чинь 3 он жахад хүүхдийн төрсөн өдөр болсон гинэ. Тэгсэн чинь тэрт ямар ч мөнгө байхгүйсэн. Хүүхдээ ингээд төрсөн өдрөөр ингээд хоосон байлгаж их хүн юм чинь чадахгүй. Тэгээ би яах вэ гэж бодчихсон чинь яг тэр өглөө нь сүм байсан гинэ. Тэгсэн чинь тэр өглөө нэг хүн $10 ингээд гарт натуулж яваад төсөн гинэ. Хэрэгтэй зүйлдээ хэрэглээрэй. Тэгээд нөгөөч бүр ингээд амар баярлалаа. Тэгээд тэр өдөр хүүхдтэйгээ хүүхдийн дуртай зүйлийг авч тэр үед ингээд $10 их мөнгө байсан гэж байна. Тэгээд дуртай тоглоомн дээр нь тоглуулад тэг үлснээр хүүхдээ дуртай юм амттнаа аваараа гэдэг хүүхдээ өсч хүүхд нь ингээд амар баярлсан гэж байна. Тэгэхээр ингээд тэг хүүхд ингээд эргэж ирэх үед те гэр бүл эдийн засгийн үед хүүхд ингээд сэтгэл санааны хувьд ингээд ямар юм хүнд байдалд ордог вэ гэдгийг хэлсэн маа. Шинэ хэд илгээлийн талбарт байгаа хүүхд хизээж одоо юу гэдэг юм одоо нэг миний таньж байгаа илгээлтийн манай сүмс илгээгдсэн хүмүүс байна л да. Хоёр жоохон хүүхдтэй. Тэр хоёр ихэд ингээд Монголд ирэх юм бол ээж автаа Монгол Хятад байгаа ч гэлээ. Эргээд ирэх юм бол хүүхдүүдэд нь ингээд их орно гэж хэлэхээсээ илүү тэ өсөж байгаа орчин их орн шиг болчих واخхой. Тэгэхээр тасан зохицох процесс хүүхдийн хувьд бас аягүй чухал байдаг. Энэ бүхэн аягүй чухал гэдгийг харсан. Тэгээд чөлөөгөөр богино хугацаагаар ингээд чөлөөгөөрөө бүр биш богинохоо ингээд ирэхэд ямар зүйлс тохиолддог тухайн нэг бүлэг байгаа. Тэгэхээр тэн дээр бас нэг түүхүүдийг оруулсан. Бас нэг хамгийн сүүлийнх нь болохоор home not by choice гэх юм бүлэг байгаа. Гардаа бүлэг. Одоо сонголтгүйгээр өөрийнхөө сонголтоор биш гэртээ ирсэн гэсэн. Одоо жишээнийхэд нэг өөр улсаас хөөгдөж гарсан ч юм уу. Тэр ярьжсэн шиг тийм. Яа тэгэхээр бүх улсаас сайн мэдээ нээлттэй биш тийм. Дээрээс нь эсвэл гинт ингээл гэр бүлийн хүмүүс нас бараал тэгэл яаралтай ирэхээр болдог ч юм уу. Ийм тохиолдлууд гарсан түүхүүдийн талаар гарсан маа. Тэгээд ерөөхдөө түүхүүд бол ийм богинохоо ингээд оруулах хичээлээ та бүхэн энэс бас цаашаа хармаар байвал
гэлэрэнгүй мэдээлэл авч болох байхаа. Тэгээ 3 дугаар бүлэг дээр болохоор надаа ингээд нэг хавсралтаар нэг хүний бичсэн артикл надад амар хүрсэн. Тэгээ би хинбэ? Би юу хийдэг вэ гэсэн тийм гарчигтай. Энэ дээр болохоор хэлж байгаа гол санаа нь болохоор мишнер хүмүүс өөрийнхөө identity буюу би хинбэ гэдгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй гинэ. Тэр чинь ихэд Ромын 1:1 дээр одоо Паул хэлэхдээ тэгээ Есүс Христийн боол тэгээ түүний апостол байхаар түүнээр дуудагдсан би гэж одоо захиагаа эхэлж ийн гэж байгаа байхгүй. Тэгээ энэ үгэн дээр ингээд тулгуурлаад нэгдүгээр Паулын бол одоо identity буюу би хинбэ гэдэг нь би бол Есүс Христийн боол. Бид нэр Паулын өөрийг харжсан тийм үзэх тийм бидний хувьд бол олонхын итгэгч хүмүүсийн хувьд би хинбэ гэвэл би бол Бурхны хүүхэд. Энэ бол миний identity. Харин миний дуудлага юу вэ гэхээр би бол missionary. Түүнээс missionary гэдэг нь би хинбэ гэдэг асуултанд хариулт өгөхгүй. Би missionary байхаа болонгууд би хинбэ гэдэг асуудлын юм эргэлзээтэй байдалд орох ёсгүй гэнэ. Энийг маш сайн ойлгох ёстой. Тэгээд missionary бол миний зүгээр дуудлага. Энэ зүйлс өөрчлөгдөнө. Гэхдээ энэ зүйлс өөрчлөгдсөн ч гэсэн одоо Бурхан эзэж өөрчлөгддөг юмаа гэдэг хэлж байгаа байхгүй. Тэр амар тайлбарласан байна шүү дээ. Ганцхан бөөнх шүү дээ. Тэгээд энэ хоёрыг ингээд буруу ингээд хооронд нь холих ч юм уу ялгаж салгасан тохиолдолд хүн ингээд маш их өөртөө итгэлгүй байдалтай болох ч юм уу тийм зүйлс гардаг гинэ. Тэгээд би бол Бурханы хүүхэд гэдэг бол итгэж хүн болгоны identity байх ёстой. Identity гэдэг асуудал өөрөө амар чухал. Монгол хэлэнд яг Христ доторх бие хүн ч юм уу тиймэрхүү байдлаар орчуулдаг юм. Энгийнээр үнцний гэж болох уу? Яг үнцэн нэг биш. Яг бие хинбэ гэдэг л гэсэн. Жишээ нь хэд одоо олимпийн тамирчид ч юм уу эсвэл спортын хүмүүс жишээ нь өөрсдийнхөө identity-га би бас агсан мгийн тамирчин гэдгээ өөрийнхөө би хинбэ гэдгээ болгочдөг. Тэгээд тэр хүн ингээд гимтэл бэртэл болоод ч эсвэл тоглох боломжгүй болоход эсвэл одоо зодог тайсныхаа дараа тэр хүн амиа орлого хийжсэн том хүмүүс. Тэгэхээр тэр хүн би хинбэ гэдэг нь миний юу хийдэг дээр тогтож болохгүй. Тэгэхээр би хинбэ гэдэг бол тэ Христ дотор хүн син дээр тогтох хэрэгтэй. Би бол Бурхны хүүхэд гэдэг. Тэгэхээр илгээлтийн эзэн хүмүүс энэ хоёроо хол ингээд ялгаж салгах чадвартай байх хэрэгтэй гэнэ. Тийм байсан тохиолдолд илүү ч ойлгоно. Ямагадгүй хинч чамайг ойлгохгүй юм шиг ч юм уу санагдчихэж магадгүй. Хинч чимээ юун дундуур явж байгаа ч юм уу. Гэхдээ тэ хамгийн төгсгөлд нь ингээд одоо жоох энэ зүйл ингээд нэг жоохон дүнж байгаа юм шиг. Гэхдээ та нарын тэнгэрлэг аав чинь бүхнийг мэддээ шүү. Тэгээ тэр чамтай хамт гэртээ хамт буцаж ирж байгаа шүү. Чи ганцаараа биш шүү. Чамтай хамт байгаа шүү гэдэг бити мартаараа. Тэгээд би хинбэ гэдгийг мэддэг тийм байгаарэ. Тэгэхэд одоо зөөлөн газар талд манаас тийм яг зөөлөн болж л ирэх нэрцтэй. Миний орчлон эргээд ирэхэд ингээд зарим талаар миний ингээд хороо ертөнц тэр чигтээ өөрчлөгдөж байгаа юм солигдож байгаа санагдана. Гэтэ нэг л зүйл өөрчлөгдөхгүй. Бурхны мөн чанар, Бурхан хинбэ гэдэг Бурхны хайр хизээж өөрчлөгддөг. Энийг санаарай гэж байгаа байхгүй. Энэ болгон айгүй чухал марташгүй зүйл доо. Тэгээд ямарсан юм жижигхэн авсралт ийм артиклууд энд байгаа юм. Тэгээд бас нөгөө нэг эргэж ирээд хүмүүстэй хуваалцахдаа ямар зарчмын дагуу яаж хуваалцах ёстойг бас энэ дээр ингээ зааж өгсөн байгаа. За чи ямар газар очиж хуваалцах болох вэ? Хуваалцтаа чи юу анхаарах вэ? Одоо жишээ нь ихэд те ингээ хүмүүс рүү одоо номлохоосоо илүү те хүмүүс рүү та нар яваагүй харин би явсан, би илгээгдсэн гэсэн тийм юм хандлагатай биш те. Тийм биш харин даруугаар эзний зүгээр л хийсэн зүйлийг хуваалцсан. Гэх юм иймэрхүү юм зарим ингээд ойлгох сурах ёстой зүйлсийг энэ дээр бас төгсгөлд нь оруулсан. Ямар ном унших ёстой, ямар вебсайтаас нэмэлт мэдээлэл авч болохыг ингээд оруулсан 3 дахь бүлэг ингээд дуусчих. Ямар ч байсан ийм 2 номыг ингээд уншсан юм шиг л боллоо. Гэтэ би яг дахиж өөрөө уншнаа. Тийм айгүй олон түүхүүд байгаа. Тийм ямар ч ийм 2 номоор ингээд нэг подкаст болгоод 2 парт болгоод та бүхэндээ хүргэж байна. Тийм ямар ч цаас өөртөө бас илүү уншихыг бодоорой тий. Тэгээ бид хоёр бас дараагийнхаа 1 сарын дараа сар болгоны эхэнд бид хоёр та нартаа шинэ номоор уулзчихъя гэж бодож байгаа. Тэгээд дараагийн удаа болохоор номоо цаана болгож байна тийм ээ. Дараагийн Гэтэ бид хоёр энэ илгээлтийн номуудыг уншия гэж бодож байгаа. Дараагийн удаа болохоор бид хоёр монгол хэл дээр орчуулсан Daring to Live on the Edge гэдэг Lauren Cunningham-ийн Довтгоны ирэн дээрх зүрх зориг гэж монгол хэл дээр орчуулагдсан ном байгаа. Гэхдээ одоогоор бас номын дэлгүүрээр зарагдахгүй байгаа тийм ном байгаа. Тэгээд манай Ваян бас бид тэр бас Ваямын хэвлэл дээр хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ номыг бас дахиж хэвлэж гаргах
тэгээд дахин хянан засварлах, арай сайжруулах тал дээр бид нэр ярилцж байгаа. Энэ номыг бас англи хэл дээр, монгол хэл дээр харьцуулж уншаад та нартай ярилцъя. Энэ удаа хоёр өөр номыг ижлэх бодоход хоёр өөр номыг ярьсан учраас жоохон хугацаа орлоо. Тэгэхээр сонирхолтой байлаа. Арай өөр штэ ялч хоёул өөр зохиол. Дараагийн удаа болохоор нэг ном уншаад хоёлоо ингээ бүлэг-бүлгээр нь суурьшлаад ярихаар хугацаандаа багтнаа. Хурдан байна тий. Тэгэхээр утганы ярин дээрх зүрх зориг гэдэг номоор одоо 2 сарын эхний 7 хоногт хамтдаа уулзцгаая. Харин эх 7 хоногт маш гоё сонирхолтой ном гэж би маш их сонссон учраас ярина гэхээр бас сонирхолтой санагдаж байна. байна. Миний ер нь бол мэдих хамгийн гайхалтай номуудын нэг. Тийм ч ойлгочихсон байгаа. Энэ ном бол илүү нөгөө итгэж нөгөө юу тал руугаа, санхүү тал руугаа, итгэж хүмүүсийн санхүү тал руугаа бас зөвхөн санхүү ш дуудлага, итгэлийн тухай. Тэгээ дараа 7 хоногт болохоор бит хоёр нэгэн одоо хөөрхөн хөлтэй үнтэй ярилцах болно. Тэгээ эзний хардгаар, эзний сайн мэдээг хуваалцдаг, авралын зарыг хуваалцдаг тийм үнтэй ярилцах болно. Хөөрхөн үнтэй танилцуулнаа. Хөөрхөн хөлтэй үнтэй. Тэгэхээр дараагийн 7 хоногийнхоо дугаараар бүгдээр уулзцгаая. За тэгээ. За тэгээ дараа уулзлаа. Баяртай. Баяртай.